man. За сайн байцгаана уу. Намайг артист Мориор Чамар сайхан гэдэг. Одоогоор цэргийн дуучин эднэж болгоё. Одоо Мориорчоор ажиллаж байна. Энэ нь дуулах одоо юуны зайлшгүй одоо нөлөөсөн. Ер нь л дуулна гэж ирэхэд хүндэл тодорхой хэмжээний сонсгол шаардна. Тэр утгаар ч юм одоо хөгжим мэл тэр чигээрээ сонсгол ритм, темп их зүйлээс одоо бүрддэг учраас одоо маш их чухал учраас дуулах арга зүй, дууны сонирхол нөлөөсөн гэж үздэг. Тэгээ Мориорын онцлог бол ирэхэд одоо стереоос одоо Монголын үндэсний одоо хөгжим. Өчигдөр уламжлалт баярууд байна л да, маш олон баярууд байна. Хүүхдийн сэвлэг хүрэх байр, шинэ байрны найр. За тэгээд ямар нэгэн цагаасаар биер хуурах ёслол гэх хвчлэн зүйлүүд төр хуургуугаар л ирэхэд төсөөлөх аргагүй. Тэгээд одоо энэ хөгжмөөр одоо маш олон зүйлийн баяр дээр ямар нэгэн нээлтийн арга хэмжээ дээр хураа тоглож арга хэмжээг нээдэг. Энүүгээрээс одоо бахархууштай зүйлүүдийг тэгээд ерөөдөө бол хуур хөгжим тоглоом чинь тэр чигээрэл ерөөдөө хүний багтал амбогшил, баяр баясгал ямар нэгэн өөртөр гүндүүлж байгаа хүмүүсд хүнд бол одоо ямар нэгэн тайвширлыг өгөх жишээтэй энэ ч утгаар ч маш онцлогтой. Хоорын одоо аялал маань ерөөдөө л тоглоочоос л зайлшгүй сонсох шаардна. Энэ чи өөрөө нэг дөнгө гэж байхгүй. Ер нь сонслоор бүхэндээ дарж одоо ре ми фа ингээд 7 гişиг байхад л энэ 7 гişиг гаргахын тулд хүний сонсгол ритм айгуух шаардлага. Энэ хөгжим өөрөө бас өөрөө онцлогтой хөгжимтэй ямар нэгэн татлага ритмтэй. Тэгээ миний Мориор бол ерөөдөө яг тоглоочийн яг мастер Мориор байгаа. Анх 2019 онд яг өөрийн захиалгаар яг хийлгэж одоо хүртэл уран бүтээл тэгээд бас тоглолтууд дээрээс ашигладаг өөрөөс тоглож одоо л ашиглаж явж байна. Тэгээд хуурчдын хөдөл ирэхэд янз янз л хэлдэг л хуурын үед одоо өөр таарсаг хуур, позиц, тоглох дуу аваа тэр бүгдийг харж шалцны үз дээр өөртөө сонголтоо бас хийж авдаг. Хуураа хөгжмийн зэвсэг явал. Тэгээд янз янз хэлдэг захиалгаар хийдэг ч байдаг. Бас хөгжмийн мэдлэг хөгжмийн төлөвлөгч бас өөрөө сонголтоо хийгээд бас таалагдсан хөгжим бас сонгож авах. Хууран дээр одоо жишээ нь морины явдал ч юм уу тэмээний бөөлөх ч юм ээ эсвэл багталтай омогтолтой гэвэл хурдан тейп тоглох чинь ч юм уу энэ жишээлбэл тэмээний бүлээл явж байна л да.
нэг их жишээний ч юм уу нэг мөрний явдал гатра мөний дуу аваач юм ингэж гаргаж шинэ. Ерөнхийдөө бол уран бүтээл хийхэд бол юу л та нэлээ судалгаа хэрэгтэй. Тэр утгаар ч юм уу мөрөө өөрийг ерөнхийдөө бол үндэсний ардын энэ хэв шинж өнгө төрхийг бол алдахгүйгээр орчин үеийн хэлбэр жанрт буулгаж найруулж одоогийн өнөөгийн хүүхд залуучууд сонирхох төрх хүслийн амжилтыг багтахын тулд яг үндэсний хэв шинжээ алдахгүйгээр найруулж орчин үетэйгээ дуу авыг гаргахыг эргэлзсэн байдаг. Тэр ч утгаараа ч ихэд хамгийн анхны уран бүтээлээ ирэхэд бол яг үндэсний ядцуур энэ өв соёл хэм шинжээ алдахын тулд дайралцсан хаанзо гэх мэтсэн ийм этник маягийн дууралтаар найруулж уран бүтээл хийсэн байдаг. Тэгээ ер нь бол хөгжимчин хүн бол байнгын форум маш чухал гэдэг. Тэр яг өглөө ажил дээр очивол тэгэл гам дасгал уншаал эхлэндээ энэ бол ордон мэдвтэй удаан ритмтэй гэх мэтчлийн дасгал гам харандаа техник оруулахын тулд гам дасгал уншдаг. Нэг тоглолтын яард ороход бол хөлөтөн 2-3 сараас бэлтжиж нэгэн том тоглолт төслийн яард гардаг. Тэгэхээр бас бэлтгэлийн хувьд дийлэх сургалтын хувьд бол маш их нарийн нэгт Нимба ёсны үндсэн дээрээс тухайн тоглолтын яас хард. Тэгвэл ямарваа нэг уран бүтээл дээр ажиллавал ер нь бол хугацаа нэлээ шаардна. Яг хүн төрөх нийслэлийн хэмжээний чанартай уран бүтээл гаргах хэмжээний цаг хугацаа бол хамаардаг. Миний хувьд л ихэвчлэн нэг уран бүтээл жилийн дотор нэг жил хагас ч юм уу хагас жил янз янзлаг нэг зохиолоос шалтгаалаад ихэвчлэн нэг хамгийн удаан нэг жилийн дотор бол миний нэг уран бүтээлээр бүтдэг. Ер нь бол уран бүтээлийг нэлээд судалж үндсэн дээр л яг хэцүү дүн дээр л уран бүтээл. Энэ уран бүтээлч ерөнхийдөө маш олон дамжлагаар явна шүү. Тэгээд хөгжмөөгөө ялгууныхаа зохиолынхаа хар зургийг гаргаад дараа нь энд студи дээр хөгжмийн найруулгыг хүмүүс мэдээ панорам жирэн шүү дээ. Панорам хөгжим найруулгыг хийгээд тэрний хөгжмийн найруулга дээр хөгжмөөгөө хөх аялгау гişлийг яг зохиолынхаа тааруулж тоглох, найруулах. Тэгээд дараа нь хоолой бичлэг буюу бичлэгэндээ орно бичүүлнэ. Тэгээд дараа нь микс мастер хийгдэж дараа нь үзэх сонсогчдод хүрдэг. Тэгэхээр бас олон шат дамжлагыг нэлээд явцсан дараа эцсийн дээр таттай нэг уран бүтээлч гардаг. Миний хувьд л ирэхэд бол яг тийм хөгжмийн урсгал хийж яг тодорхойлогдсон. Энэ бол бүхий л хөгжмийн урсгалыг бол сонсох дуртай. Тэр үндснээр ч юм уу уран бүтээлч бол үний хувьд бол маш их судалгаа хэрэгтэй хэлсэн шүү дээ. Тэгэхээр ардын хэв шинж бол байх хэрэгтэй байна. Тэрэн дээр л одоогийн хийж байгаа уран бүтээлч юм ардын этник ч юм уу тийм ардын хэв шинжийг алдахгүйгээр уран бүтээл бас хийж байна. Цаашдаа бол ерөөдөө электро дэнс музик ч юм уу эсвэл юм афро стилийн аялгау ч юм ерөөдөө бүхий л урсгалаар бол уран бүтээлээ хийж үзье гэсэн бодолтой яг урсгал баригдахгүйгээр нэг тогтсон юмгүйгээр бүхий л жанрыг сонирхож уран бүтээлээ хийх байна. Дэлхийн улс орны хөгжмийн орчуулал маш хурцтай хөгжиж даяасалж байна л да. Тэр ч утгаар ч юм ямарваа нэгэн бид нар л ерөөдөө бас тодорхой цаг хугацаагаар хөглөлөд ялахаас хөвчлөгийн өөрчлөлт ирэх ёстой. Тэгвэл сонсогчдмаар сонсогчд өөрсдөө хөгжөөд бид нар хийж байгаа уран бүтээлчнээс бас нэг хэв юм байвал бас удиртай шүү. Тэгэхээр л ерөөдөө л үндэсний энэ ардын хөгжим, морин хөгжим маань ерөөдөө л орчин цагаад дагаад энэ хөвсөн
өөрчлөгдөх нь бас зөв гэж боддог юм л. Тэгээ ерөөд ардын одоо энэ морин хуурын өнгө аяс онцлог байдгийг алдахгүй тулд үндэсний хэв шанчийг одоо орчин үетэйгээ хослуулж одоо хийх бол одоо энэ хүмүүст илүү хөргөж бодож байна л да. Тэгэхээр орчин үед тохиолч гэсэн ялгаагүй бас энэ дугуултыг алдахгүйгээр хэв шинжээс тухайн найруулагч хамаарчлаад нь одоо онцлог ялгамжлах байх. Өдрийнхөө тухайн өдрийн онцлог тааруулж одоо миний дотоод ертөнцид одоо миний тайвшрал янз янз гарна л да. Өдөртөө үед бол хураар дарж хатвал нэг сайхан тайвшрал те дотоод одоо өөрийнхөө одоо мэдрэмжийг одоо гаргаж ирээ ч юм уу. Заримдаа нэг аялгаа мэлгүй орж ирэхэд энэ дээр аялгаа зохиогч явдал ч юм уу. Заримдаа нэг санаа манаа орж ирэх явдал байдаг. Заримдаа нэг юм хөөр баяртай ч юм уу. Баталтай байдлыг хураа нэг юм темптэй багцуд бас өнгөрөө ч юм уу. Тухайн өдрөөс урам зориг орох ч юм уу үе байна. Тэгэхээр яг тухайн өдрийнхөө байдлаа л тааруулж хүний одоо онцлог мэдрэмж филинг байдаг мэдэрдэг те. Манай цэргийн дууч эдмийн чуулгын үндэсний хөгжмийн анги гэж байгаа. Би бол үндэсний хөгжмийн ангийнхаа одоо хайрал гэж одоо мориор хөгжимчнээр одоо тодорхойлогдож явдаг. Тэр утгаар ч юм уу үндэсний хөгжим гэхээр маш олон төрлийн хөгжмүүд байгаа л да. Ёочи, ятга, эвэр бүрээ, лимб, бишүүр, өрөн хуур, их хуур гэх мэт олон заставаас одоо цөөхөл одоогоор хөгжмийн хэлээр цөөхөлж ирнэ л да. Энэ заставаар ирэхэд ямар нэг зохиол бүтээлийг тоглоход бол мөнх хуур хөгжмийн үүрэг ройл хөгжмийн дугуйлт бол маш их чухал нөлөөтэй хөгжмийн зэвсгийн тооцогддог. Одоо чинь морин хуурн дээр одоо цүглээ тоглоход бол зохиолоос хамаарч одоо хөгжмийн зохиолын гол аялал явах юм уу? Эсвэл омог багталтай юм темптэй юм жих одоо энэ темптэй хөгжмийн юу их шилүүж тоглох ч юм уу? Тэгээ юу нь бол онцлогтой. Ганцаараа уран бүтээл хийн гэхээр ерөөдөө бүхэл юм л өөрөө яг л бие дааж өөртөө хариуцлах маш их ногдсон. Тэр утгаараа ч юм уу өөрийн уран бүтээл дээр ажиллах, анализ хийх. Тэгээд энэ уран бүтээл дээр тааруулж уран бүтээлийнхаа одоо хэм маягт онцлог тааруулж хуур хөгжмөө яаж тоглох вэ гэх зүйлээс л шаардна. Цөөхөл тоглоно гэхээр цөөхөлтэй ноот өгчин. Ноотон дээр ихэд тухайн зохиолыг амьдуулахад бол олуулаа тэр зохиолоо сууж анализ хийж одоо нюанс, стрик, темп тааруулна гэж хамтдаа л ажиллана гэсэн үг л дээ. Бөөнд ажиллана. Ганцаараа ажиллах хэрэг бүх юм өөрөө хариуцж бүх юмыг өөрөө одоо судалж судалсан юмсан дээр л тухайн зохиолыг амьдуулж тоглоно л гэсэн үг. Тэгээд ер нь тал талаас нь судлал л да. Ер нь тухайн урсгалын одоо орны ч юм уу эсвэл өөр урсгалын юм бахад тухайн орнотынхаа хэв шанч одоо хэв маяг тухайн ард түмэн соёлыг одоо судална. Хоёрдугаар бас тухайн урсгалын одоо хөгжмийн урсгалын одоо хөгжим ритм дууралт гэх зүйлүүдийг бас тодорхой судална. Тэгжээж одоо хуур хөгжмөд энэ урсгалыг яаж тодорхойлж амьлуулж гаргавал одоо хүнд ойлгомжтой хүнд ойлгохоор сонсогдох уу гэх мэт зүйлийг судалж одоо анализ. Тэгээ энэ бол Монгол хүн бол ихэд морин хур хөгжим хүн болгол одоо мэддэг байх хэвээр нэгээс одоо тэр тундаас одоо сурч мэдэж тоглодог байхаас миний үдээс бас боддог. Одоо жишээ нь ихэд одоо гэртээ ч юм уу мориорын одоо жавар хөргөж яддаг шүү дээ. Гэрийнхээ одоо нэг хоймортой суучаад хуураа хөрөөдөө явж байхад тухайн ойлын тэр жилдээ өнгө айс муу мохоо бүхэн арилна гэдэг гэж бас тэг монголчууд яддаг шүү дээ. Тэр утгаар ч юм уу хүн болон хуураа тоглож хөрөөддөг болчихсоо гэж мэд боддог. Хуур сурахын үндс нь юу вэ? Ихэд бол хүсэл сонирхол ирэмэлзэл, орлого, төсвөр хатуужил маш их шаардна. Тэр үндсэндээ л одоо хуур хөгжим сурна да.